том хурал эдэр болдог exhibition hall гэдэг тэр гурвалжин байсан. Гурвалжин байсан. Тэр нь ийм учиртай юм байна. Дөрвөн ширэг талтай. Тийм ингээд 2 3 нохор юм байна. Энэ бол Lata машины үзэсгэлэнтэй өрөөр ороод Lata Royal машин байна уу. Гадна талаас нэг юугаа дэлгэцтэй юм уу ингээд хаалганы бариул өдрөө яачих. Татчихлаа. Энэ доотлын давхраа машиныхаа үзэсгэлэн гэдэг бас юм симулятор бас энэ ч NASCAR-ын байна. Grand Offshore Grand Turismo гэдэг энэ Toyota тэнцээ суугаа тест хийж одоо би суугаад байна. Ийм стимулятор юм байна. So what I'd like you to learn about is the best balance between gasoline and electricity, which varies depending on how you drive. Let's look at the basic patterns. First, when you start driving or when you drive slowly, Prius's motor receives its power from its electric battery. The blue button is for electricity. Punch it and find out. Нэг талбай дээр гараад ирчлээ. Нэг өөр тэгээд ямар том талбай юм нэр. Бас л хүмүүсээ бодсон л шүү. Зай бахта гэдсэн. Цагаад бол ийм том талбай дээр байгаа л юм шүү дээ. Шилээ цаг өнгөрөх олон амтай болохоор аргагүй ч юм. Онгоц бууж. Сайн энэ outlet дэлгүүр дотор тэнж яагаад ирлээ. Оройтлаа. Хөшөө гой юм үзэж бас чадахгүй юм шиг. За дараа л энд нэг Drive City Tokyo гэнэ. Энэ одоо юу юм бэ? Ийшээ нэг халт орчоод харъя да. Энэний урд нөгөө нэг алдартай том ропод Гундан байсан байж шүү дээ. Или мод таглаж байна. Ийм том. За урд нь ч зургаад араал. Бүр шүн болчлоо. Pacific Hotel гэдэг хажууд ирчээд. Сая энэ гоё барилгыг бол үзье гэж бодож байна. Зур офис юм шиг байна. Энэ юу юм бэ? Aqua City гэдэг энэ бас дэлгүүр байна. Тэгээ яхаа. Усан хариулаар нэг үзэлт. Тэгээд энэ хэсэгт хамгийн гоё хэсэг юм байна л та. Энэ талбай. Энд эрхчлөөний хөш харагдаад байсан. Тэр байна. Очноо одох. Тэгээд энэ нөгөө гүр Tokyo TV Tower-тай. Эндээс их гоё харагддаг юм байна. Өндөр байшин байна. Юу ч харагддаг юм. Японы олон дурлалтай кинонууд дээр гардаг. Энэ газар далайн чимээ. Миний оцны спич гэн мяа юм байна уу? Болготой юу яаж чадахгүй. Гэрэлтүүлж чадахгүй. Сонгоцоо тэргээр яваал. Сонгоч явуултаа л явсан. Юуны ч юу вэ? Аваа гүнзгий юм уу та?
Өөр авилсан микс бичгтэй гэрлэлтэй бичиж чадах юм шиг. Хосоотын цуглардаг газар. Бололтой. Энэ гүүр үнэхээр гайхалтай юм байна. Үнэхээр гоё харагдав. 芝浦ふ頭です。The next station is 芝浦ふ頭。車内で不審物を発見された場合は、手を触れず、お近くのインターホンでお知らせください。Гүүрээр алхаж гарыг гэж бодсон чи харин шөндө хаачдаг гинэ. Тэгээд буцаа суучлаа. 5 км урт гүүр гэж шүү дээ. Шүрдэг зам байгаа шүү дээ. Бүхэлдэн барилгын цонх нь ингээд дэлгэцэлсэн байна шүү дээ. Тэрт нөгөө талаас том прожектор тусаж байгаа юм шиг байна дээ. Chanel. Оогараа. Брэнд сонирхогч найз нартай л үзэрж байна. Ер нь бол надад мэддэг брэндүүд ер нь цөөх юм шиг байна уу юм. Оо, Гинзагийн 3 дугаар гол юм. Chanel-ийн барилгын цаана прожектор юм баг гэсэн чинь ийм гэрлэр кодлоод анивчулж байгаа юм байна. Тэгээ яг энэ Chanel-ийн хажууд амар зөвүүн барилга харлаа. Юу гэнэ? De Beers. Яадаг барилга гоё гэхээр ийм барилга. Мушгирсан барилга байна. Одоо харж байгаарай. Дэш явлаа. Цохон мушгирлаа. Дизайн нь зөвүүн шийдэлтэй. Жоон гүзээтэй ч юм уу дэш юм гэсэн ч юм уу. Цонх мохоо айгуу гоё. Болгочиж. За. Сүрүүний өндөр чинь чихвчнээ хөгжмийн мангас пионерын гин дадах салбар нь юм шүү дээ. De Beer биш юм байна. Нөө гүзээ. Монтхгүй ихтэй л. Вэ. Эллаа.